За бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдөр манайх шинэ зочинтой дугаар эхэлж байгаа. За өнөөдөр 2024 оны Америк нэгдсэн улсын Калифорни мужид 2024 оны 12 дугаар сарын 30-ны оройны 7 цаг 23 минут болж байна. За Америк нэгдсэн улсын Иллиной мужид 10 сар 12 сарын 30-ны 9 цаг 23 минут болж байна оройн. За эгээ цагаа хэлээрэй. За Монгол Мандалгын хотод одоогоор 31-ний 11 цаг 24 минут болж байна. Оны сүүлийн өдөр явж байна. За агаа ханаа. За Монгол улсын Улаанбаатар хотод 2024 оны 12 сарын 31-ний 11 цаг 24 минут болж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Гой сонсогч шүү. За тэгэхээр өнөөдрийн манай зочин маань болохоор манай өргөн ах Бацаахан овогтой арагчаас өрнгээд оюутлогоод цахилгаан хэмжүүрийн багш хийдэг хүн оролцож байгаа. Тэгээд хоёр сайхан хүүгийн аав, нэг сайхан охины аав. Тэгээд маш туршлагатай аав оролцож байгаа учраас бид нэр энэ ааваас та хүүдээ юу зөвлөх вэ гэдэг одоо асуултуудыг асууж туршлагыг нь судлахаар хуваалцахаар урьсан байна. За тэгээд агаа өөрийгөө товч танилцуулаад хүүтэй болсон мэдрэмж анх ингээд ямар байсан бэ? Одоо ингээд нэг хүүтэй байх ямар байна? Хоёр хүүтэй байх ямар байна? Хүү охин хоёрын ялгаа нь ямар байсан ингээд тэр талаараа хуваалцах. Ингэж би шууд яах юм бэ? Тий. Анх хүүхдтэй болоход юмс нэлээд айдас дээр маш их баярлсан. Өмнө анх нөгөө төрхтнийгээ мэдж байгаа шүү дээ. Нөгөө ч өвдөхөөс өмнө чихтэйхэн өсгөцгөө янзалж байгаа л хоног нь хэтэрчихсэн байсан. Тэгээ хоног нь хэтэрсэн байсан болохоор нөгөө тариа илгэж бод өвдөлтөх тариа илгэж бод төрнөгөл гэрээс гарахтаа чихтэйх өсгөцгөө янзлал хүүгээ төрөхөд нэг юм сексисэн амтан байж болохгүй гэл өсгөцгөө ороож мороогол бас энэ жил шөнийн үүрийн 16 цаг гэсэн жил над руу яриад хүрээ дээрээч гээл гэсэн чинь болоогүй байсан чинь очсон чи юу нөгөө өсгөцгөө сулгаачихсан. Начин царайтай л. Тэгээ очиод би чинь тэгэл нэг тойвлол манай ээж чинь эмнэлэгт ажилладаг болохоор ээжихээ давуу талаар ороод хажууд насраад байсан. Тэгэхээр тэр өвдөлтүүдийн мэдрэх. Тэгсэн чи тэр нь яагаад ч өвдөлт нь байсан тийм шүү. Надад байшсан юм уу. Тэгээд тэгэл тэрийн айгүй хөндлөнгөөс нь хажууд нь байсан болохоор амир хэцүү санагдаж дахижил хүүхдтэй болмооргүй санагдсан да. Тэг санагдаж. Эгээ надтай зурж оронгуудаа зүгээр битгий маяглаад яагаад ч үегээч гэсэн ч өө нөгөөтэй чи. Тэгээ хойш өгш нь алах удаа. Тэгэл тэр хэцүү процессын дараа нь тэгээд гадаа санаа зовж байж байгаа хүүхдтэй болонгуудаа баярлалаа нүдэн нөлөөс цэлгэнжсэн. Тэгээд дахиж ямар дахиад хүүхдээ болно гэх. Болмооргүй санагдчихсэн. Яаж өвд зовжсэн хажуугаас нь гарч хажууд нь байж өөрөө ингээд бадзуулж ингээд тэрийг мэдэрч байсан болохоор тэр нэгт яагаад ч үе их нүдэлсэн л шүү дээ. Бүр төгсөн үедээ бүр айгүй өвддөг юм шиг. Юуны нэг өвдөлтийн зай бас гол байсан тий. Тэгээ нэг хүүтэй байх, хоёр хүүтэй байх хоёр ялгаатай байна уу эсвэл ялгаагүй байна уу? Хүүл бол хүү байна уу? Ялгаатай тэгээ шал өөр төлөвшөлтэй шал өөр хоёр хүмүүс болоор тусдаа тэгээ дээр нь илүү их ингээд амьдралыг улмал сонирхолтой болгож хоёлаа хүлээлттэй ирээдүйд яах бол энэ ямар хүн болж төлөх бол ямар мэрэгжил юу сонирх бол миний хүсэж байгаа зүйлээс аль алийг биелүүлэх бол гэл тиймэрхүү хүлээлттэй. Яг зөв суглаагаар бол магадлал хоёр нэг хүн таатахгүй тий. Айгүй сонирхолтой л байна. Ягаад тэгэхээр нөө эрэгтэйчүүд гэдэг чинь бидний хувьд айгүй юм одоо шин ертөнц байгаа даахгүй ингээд дан охтууд гэдэг болохоор тэгэхээр одоо чинь бид нар ингээд 5 охин хэрнээ яг нэг зүйлийг хэлэхэд 5 өөрөөр хүлээж аваад 5 өөрөөр ингээд байгаа 5 шат өөр хүн болдог төлөвшсөн байгаа байхгүй юу? Би 5 бүр шал өөр бодолтой, шал өөр темпераменттай ингээд бүр баг нэг ээж аваас төрөөгүй юм шиг ингээд өөр хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэхээр
танаа хоёр хүү чи одоо жишээ нь ингээд нэг зүйлийг одоо өөрөөр хүлээж авч гин үү эсвэл адилхан хүлээж авч гин үү? Ер нь ялгаа байна уу? Эсвэл яаж юм ер нь ямар байх бол эрэгтэй хүний хувьд одоо ямар идэм бол яг нэг зүйлийг ингэж өөрөөр хүлээж авд юм болов уу эсвэл адилхан хүлээж авд юм бол ямар идэм бол? Ерөнхийдөө яг нэг гэр бүл төлөвшч байгаа. Тэгээд нэг хүний л ген юм болохоор ерөнхийдөө төстэй чанарууд ихэлтэй байгаа байдал гэдэг нь. Тэгээд мэдээж яг гаргаж байгаа айш зан ихтэй нэг баг нараа жоохон байгаа учраас мэддэхгүй л гоо юу гэлэр хийж яаж байгаа бид тэр хоорондоо харилцаа бүрээсээ үүсээ бас бүрээсээ ороогүй учраас харин том хүүдээ тэгэхээр бас энэ хоёр ялгааг нэг сайн мэдэхгүй. Гэхдээ байж байгаа байдал тэгээ хоорондоо айгүй нийцтэй тэгээд тэр баг хүүчин эдийн эрэгтэй хөвгт мөртлөө ихчтэй биш. Ахтай айгүй тийм ам байгаад байдгийг хоорондоо. За тэгэхээр одоо үндсэн асуулт руугаа оръё. Үндсэн асуулт нь та хүүдээ үлдээх хамгийн гол 3 зүйл юу байх вэ? Одоо би хүүгээ нэг ийм л хүн болчоосэй гэж байнга хүсдэг ч юм уу эсвэл байнга захидаг эсвэл өдөр тутамд байнга зааж өгдөг ч юм уу тийм зүйл одоо нэрлэгээ юу байх вэ? За 3 гэхээр санагдахгүй. За ямар ч зэхнээс нь мэдээж аав ээжтэй ачлалтай хүү байхыг бол хүсэж байгаа тийм. Томгаар бол тийм. За дараа нь болохоор мэдээж мэдлэг боловсрал, эрдэм мэдлэг аливаа зүйлсийг мэдээж суралцаал авах болох. За тэрний хажуугаар болохоор мэдээ ондоошсон эр хүн гэдэг тийм. Монгол үндэстэн Монгол хүн гэдэг тийм зүйлийг хадгалсан тийм. Жохон морь унцдаг, за сум тавьчдаг, барилдаж ноцолчдаг. Тэгээ спортлог тиймэрхүү хүн байх хичээл бодож байгаа. Тэгээ дээр нэг спортууд болохоор хүний маш гоё төлөвшүүлдэг болохоор төрөл бүрийн спортоор хичээллүүлж энэ зүйлийг суулгахыг боддог. За тэгээ уг нь би хүүгээ яг миний үеч 2012 онд яг олимпиадтэй жил төрж исэн. Тэгээд нэрийн өгөхдөө тухайд Лондон олимпиас жуудаа өгөхийн төрөлд хүрэл медаль урьдсан. Нэм очир гэдэг үүний очир гэдэг нэрийн. За тэгээд боксийн төрөлд мөнгөн медаль авч ирсэн. Төгс цогт гэдэг. Тэрний төгс очир гэдэг энэ хоёр нэрийн холиод гүд ман гэдэг лам ах нөхөр аяух бэлгшээж байсан. Тэгээд лүг спортын жуудаа бөхөр хичээлүүлнэ. Бөхөд дуртай болгоно гэл хичээсэн дааш тэрийг маань яг одоо хөл бөмбөг волейбол гэсэн юм спортуудаар л хичээл явж байгаа шүү дээ. Энэ айгүй гоё өнцөг гарч ирж байна л да. Ягаад тэгэхээр одоо жишээ нь бид нар ингээд өмнө ээжээсээ хүүд юу захих вэ гэдэг ингээд дугааруудыг хийсэн баггүй юм. Тэнгүүд дандаа ингээд эмэгтэй хүний талаас одоо сайн хүн бай, цэвэрч бай, хоол хий гэж хэлсэн бол аавын талаас гарч иж байгаа зүйл амар гоё сонсож байна л да. Ягаад тэгэхээр спортоор хичээлэл Монгол ондоочлыг би одоо өөртөө ингэж авч яваад гэдэг ингээд эрэгтэй хүний өгж байгаа зөвлөгөө бүр амар өөр өнгөөр ингэж одоо сүлэлдэж орж ирж байгаа надад бүр амар гоё санагдаж байна л да. Тийш дээ нөө соёлын бит бос өвийг одоо тээгчд болж үлдэх ч юм бас амар чухал байгаа тийм. За барилдаг бол хавгүй. Гэхдээ гоё барилдаан үздэг те тэрэнд бас ингэ сонирхдаг тийм байх ч юм бас гоё. Заавал хичээлээд амжилт үзүүлж ирсэн тэрийг тэгээд одоо явал тэр зүйлээс бас нэлээд төлөвшлийг бол би одоо гэр бүлийнхээ хүмүүжлэр олгож чадахгүй тийм төлөвшлүүдийг өндөр жудаа бүхий спорт ч юм уу тийм зүйлүүд маань хүүхдээ маш байж төлөвшүүлж өгнө гэж анханаас их найддаг байсан. Яг нөгөө хүндлэл те дэвжээгээ хүртэл хүндэлж байгаас эхлэв тийм нарийн. Тэгээд хаттай болох гэж бид нар ч одоо ингээд хүүхдтэйгээ харьцаал төрөлөөрийн байдлаар зан чанар те нөгөө амнасаа дамжаа нөгөөх нь гарлуугаа бөхсөн дээр нэг банк хүртээ гэдэг юм те иймэрхүү байдлаас илүүтэйгээр хэрвээ тийм бүхий спортер одоо багш нь илүү энэ талын зүйлийг хатуужилтай хүний үг дааддаг болох те сэтгэлийн хаттай болох энэ амар чухал да. Бие болдрын хувьд сэтгэл зүйн хувьд ч гэсэн энэ зүйлийг өгнө. Иймэрхүү спортоос олгож байгаа. Гэтэ хамгийн бест нь бол би жудаа авах гэж харж байсан. Гэтэ бусад спортууд ялгаагүй те төр төрийн скил урч чадварыг
одоо хөлбөмбөг мөнгөчлөө багийн ажиллагаа тий багаар ажиллах, багаа удирдах иймэрхүү байдлаар төрөлөр скил өгөөж бол өгчлээ. Зан харилцааны үед ч гэсэн хүмүүжүүлжлээ. Тэгэхээр дан ганц гэр бүлтэй хүмүүс яахгүйгээр тий иймэрхүү бусад спорт дугуйлан ийм зүйлээр хүүхдийн хүмүүжил тодорхой өөрөө өгч чадахгүй зүйлсийг хүүхдэд олгуулах зүгээр. Хоёр зүйлийг л нэрлэдэг тий. Доошл тэгээд Дараа нь бодож дахиж урьж оруулаад үлцэн зүйлүүдийг нэрлүүлнэ. Тэгээд миний анзаарсан нэг зүйл юу гэхээр аргийнх нь нэг хүүхдүүдийг ингээд одоо тоглохдоо ч юм хүүхдүүдээ тоглохдоо миний үеийн эднийд өссөн шүү дээ ингээд хэдэн жил хамт амьдарсан. Тэгээд тэнгүүд хамт ингээд байралтаад ч юм уу. Тэгээд нандаа одоо ярьдаг байхгүй ингээд байралтаж явах үед ингээд би амар чангарцсан байсан. Тэгээд ингээд зүгээр одоо юу хүүхдүүдтэй ингээд тоглож моглоод ингээд нэг гар марын гихч юм уу. Тэгэхээр бүр амар ингээд чанга баацсан байд юм уу те ингээд нэг үеийнхэнтэйгээ ингээд тоглоом чи ямар чангартай чи ямар чанга битэй ингээд хүүхдүүд тэгдэг байсан гэдсэн. Тэгээд тэр болохоор би яг тэр аргийнх ингээд нөө байралтаал ингээд тоглож байгааг тэрний ач авах гэж боддог байхгүй. Тэгэхээр ингээд яг нөө ааваас өгж байгаа зөвлөгөө аавын одоо үзүүлж байгаа үлгэр дуурай гэдэг хүүхдэд нөлөөж байгаа нөлөө эрэгтэй хүүхдэд бүр айгу чухал байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо миний дараагийн асуулт юу байх гэдэг нь гэхээр та яг хүүхэд байхдаа сурч чадаагүй. Гэхдээ ингээд сүүлд нас биеинд хүрсэн том хүн болсон хойноос сурсан зүйл. Гэхдээ ингээд энийг эрт сурсан бол би хэрвээ энийг одоо хүүхэд байхдаа сурсан бол ч юм уу те. Айсвал арай эрт мэдсэн бол өстой гоё гэсэн тийм зүйл байдаг уу? боловсролоос өөр зүйл юм уу? Хүмүүжлэлтэй холбоотой зүйл юм. Юу ч хийж болно. Одоо чинь боловсрал гэх юм бол одоо чинь хичээл хийхдээ ч холбоотой гэж болно л да. Би одоо тэр насан дээрээ энэ хичээлээ илүү сайн хийж исэн болч гэдэг юм. Ямар ч гэсэн ингээд нас биеинд хүрсэн хойноо ойлгоод хэрвээ би энийг эрт мэдээд хин нэг надад эрт хэлээд энэ зүйлийг л одоо сураараа гэх юм уу. Тэг энэ зүйлийг ингээд би эрт мэдээд сураад авсан болвол ямар их хэрэгтэй байх байсан бэ гэж бодож исэн бодогддог тийм зүйл байдаг юм. Мэдээж нь англи хэлээр Аа. боловсрол талаас тий. Энэ дээр яг жоохон надад нэг драма бий тэгээд энэ зүйлс л ингээ хэлнэ. Яг ингээ хичээлээ хийж чаддаг ч бүр сайн ингэж сонирхож сайтар суралцаж чадаагүй энэ харамсалтай бол олон улсын инженер болчихсон тий. Дэлхийд ур чадвараа гайхуулсан явж байсан баг гэж бодож байна. Тэгээ хот суралцаа явж лээ та. Мэргэжлийн үед болсон мөлтөө хэл гэдэг зүйл маань намайг ингээд бишээ болоод зүйл байна. За тэнгууд өөр юу гэхээр багадаа ингээд явахлаар манай гэр бүлийн хүмүүжлээс хамаатай ч гэж магадгүй. Хэтэрхий хаалттай энэ дууга ичимхий бүрэг болгож өсгсөн. Энэ аягүй жоохон дутагдaltaй. Хэрвээ илүү их нээлттэй байсан бол communication skill-тэй soft skill-үүдтэй 10 жилдээ хөгжүүлж чадсан байсан бол ийм хоёр зүйлтэй жоохон харамсалтай. Тэгэхээр зөвхөн одоо манай аргийн ачсан болоод бүр мат ингээд физик мэдтэй бол бүр амар гавл байсан шүү дээ амар мундаг байсан. Тэгээд тэгэнгүүт чи ингээд зөвхөн мат физик биш тэрнээс гадна хэл бол маш чухал. Хэлтэй бол хүлтэй. Хэл гэдэг хичээл эдгээр олгогдуулаарэ гэдэг маш үнэтэй зүйл юм чинь. Тэгээд дээрэс нь бас тэр харилцааны ур чадвар одоо илүү их асуулт асуух ч юм уу эсвэл өөрийгөө илэрхийлэх хүмүүсийн өмнө гарах одоо ялангуяа энэ бидний үеийнхэнд байдаг нэг хүмүүжил хахад та чи том хүний өдөөс юм ярьж болохгүй чи том хүний өдөөс хамаагүй ингэж яаж болохгүй гэсээр хагаад ингээ хүүхдийг амар тийм нуу дараад ингээд юм хитрхээ даруухан болгоо хүмүүжүүлцдэг. Тэгэхээр битээ хэд даруй байгаараа өөрийгөө илэрхийлдэг байгаараа асуудаг байгаараа бусадтай ингээд одоо ичиж завхгүйгээр харилцдаг байгаараа өөрийгөө илэрхийлдэг байгаараа. Хэрэгжүүлж байгаа манай эгээгийн сургалтын төвстэй. Хэл хүүхдүүдийн soft skill тэгэл юу scout гэх төрөлөр юм хүүхдүүдийн soft skill бол энэ хүүд шийдэлээр хөгжүүлж байгаа. Тэгж хардаг шүү дээ. Даанч дундуутай. Сайгүй энэ жил нөгөө оюукагийн виз гараад тийш явъя гэсэн та тэг явуулсан. Одоо сүүлийн мэрэгчлээс болоод энэ багш болоод ирсэн ч бас одоо арайгааг нээлттэй ингээд хүмүүст хичээл заагаад ингээд яриад ирэхлээс жоохон нээлттэй болж эхэлж байна л да. Бусдаар бол ингээд сургуулаа төгсөөл яг инженери хийхээр бид чинь нэг төхөөрөмжтэй л ярьдаг те. Нэрлэн хамгаалтын төхөөрөмж,
Физ контроллертэй. За чи ингэж нү тэ чи чамаа ингээд trouble shooting програмын аргаар Мгм. ингээд төхөөрөмжтэй харьцдаг гэсэн. Сүүлд ингээд яг мэрэгжлийн хувьд ингээд ахиж ингээд зүтгэлтэй байсан юм шагнал гэж бодож тэгээд энэ бол улсын компанид тренер багш хийгээд тэгээ одоо яг хүмүүс ингээд заагаад гисэн чинь мэдлэг ингээд шеэрлээд ингээд ирсэн чинь бас арай юу нээлттэй болж эхэлчихлээ л да. Өөртөө ихтэй. Тэгээ Бүх асуух тахта ямар спортоор хичээлдэг байсан бэ? Юу Мгм. би чинь бөмбөгтэй бүх спортоор хийж байна. Мгм. Тэгээ хүүг атлетик бүх мөх гэдэг бүгдийн л хичээлтэй. Билард нас бусдаар л Мгм. тий. Бүхий спорт дуртай бөхөр бас нэлээ. Үндэсний бүх Ер нь хөвгүүдийг чөлөөт яаж спортод дуртай болгох вэ? хүмүүстэй Мм. Манай хоёр охин ч бол амар спортлог гэсэн. Манай хүүч одоо спортод амар дургу. Хүүч харайх дургу. Магадгүй энэ нөгөө ковидоос хойш нөө яг энэ ковидтэй одоо 2 жилийн тэр пандемик нөхцөлд л одоо юу энэ нөгөө ямар ч үйл хөдөлгөөн хийгээгүй. Тэгэл одоо л ингээл нэг юу ямар спорт хичээлэх вэ? Хаашаа явуулах вэ гэдэг дээр амар их юм. Эргэлзээтэй байхгүй. Юугаар хичээлэл яаж сонирх хэвээр болгох вэ? багийн үед болохоор бас ингээд жоохон илүү хард спортууд бас дургүй байж магадгүй сагсан бөмбөг. За зөвлөл тэр хүмүүс арай жоохон мэдээж хөдөлгөөн сайжруулах тэгээд өөрт нь хэрэгтэй үл. За тэгээд талбайн теннис, софт теннис эсвэл бүр ширээний теннис төр тий. Бид ч харьцангуй софт спортууд шүү дээ. Гэсэн би ирүүлжүүлнэ нүдний хараа сайжруулна тий. Түргэн шийдвэр гаргах тий хурдтай сэтгэх гэх юм хөө давуу талтай спортууд. Ширээний теннис мэсийг бас хандлага бод үзвэл өөрөө бас хамт тоглоод тэгээд үзвэл бас гайгүй сонирхч магадгүй. Тэгвэл сагс болоод үзэрч би физикл арайч хаард санагдаад хүмүүстэй ч юм уу тий. Дасгал мэлтгэл жоо хүндтэй. Ширээний теннис бас гайгүй. Тэгсээ нэг тоглолтын дундаа ингээд хайштай нөө би физиологи явдаг ачаалаа авчдаг. Ийм тэгэхээр эхний ээлжинд та дуртай болохын тулд теннисний юм дээр цаг авч хамт тоглож байгаа. Тэгээд урамшуулж байгаа. Тэгээд дугууланд хамраад. Тэгэхээр эцэгчүүд хүүхдүүдэд спортод дуртай болгохын тулд зөвхөн ямар нэгэн спортоор хичээл гэдэг хаас илүү өөртөө хамт тоглох нь хамгийн чухал юм шүү дээ. Өөртөө бас ажил. Гайд асуух асуулт юм. Тэстэй sorry. Хоёроо гомдлохоос өмнө хоёртойгоо эзэн числээ үдэхгүй нэ. Уул нь асуулт одсон мартчихлаа. Орж ихэн асууя. Туршлагатай ааваас залуу ээжээ туршлагатай ааваас асуух асуулт. Ер нь эрэгтэй хүнийг ямар зан чанарууд хамгийн их чиндэг гэж боддог вэ? Яг эрэгтэй хүний хувьд бид нар бол нэг өөр өнцгөр хараад байгаа шүү дээ тий. Одоо ийм эрэгтэй хүн байгаач гэх юм. Эсвэл эрэгтэй хүн юм байгаасаа гэх нэг төсөөлөл байгаа юм. Тэгвэл одоо яг эрэгтэй хүний хувьд эрэгтэй хүнийг ямар хүн чимдэг гэж өөрөө боддог вэ? Альва жижиг асуудалд нэг ягаад реакшн үзүүлээд байхгүй тий. Чон гүндүүгүүд гэж ярьдаг тий. Бас зарим миний бас жоо тэнэгдүүч гэж ярьж жоо тийм гүндүүгүүд тийм жижиг асуудлыг нэг ячдаг. Тиймэрхүү зан чанартай хүмүүс тэр аюу таалагддаг хүн байх, эрэгтэй хүн байх хэвээр зан чанар гэж хардаг. Тэгээд ер нь эзэндээ л хүрдэг байх хэрэгтэй. Бид хэдэн өдрийн өмнө бас надад ингэ санал тавьсан би чадахгүй. Үүдээ тэгэл гинтээ яалч үгүй юм бичлэгт нь орсон. Урдгийн хүлээж аваад орчлоо гэж. Байхгүй шүү гэсэн тэгээд. Энд чадаа ингээл түүх болж үлдчихэж байгаа юм л да. Бодож үзэл тэгээд. Таны энэ айдуу зөөлөн зан багш байхад зөөлддөггүй юу? Зоотлоо тавсан. Одоо ингээл аргийн ах юм амар юм хүлээцтэй, тайван ингээл манай ойж ч юм бол ингээл ийм юу хүн шүү дээ ингээл сэтгцийн одоо нэг сэтгэлийн эмоц өндөртэй гэх юм ингээл амар ингээл сэтгэл хөдлөлөө илэрхийлж идэг ийм хүний хажууд
Ингээ ийм тайван ингээ энэ олон жилийн турш ингээд гол нь тайван байдлаа алдахгүй. Ингэж олон ингэж явж байгаа нь одоо юу хүүхэд байхын хүмүүжлөө эсвэл ингээд олон зүйл нөлөөсөн үү эсвэл энэ гэр бүлээс ирсэн хүмүүжил байсан уу сургууль багш нар нөлөөсөн үү юу нөлөөсөн бэ ингээд байнгын ийм тайван тогтвортой хүлээгцтэй ингээд ийм байдагт нь. тэрийг сайн хэлж мэдэхгүй. Тэгээд гэр бүлийн хүмүүжил юу байгаа л байна. Тэгээд дээр нь энэ хүн чинь одоо тий 3-3 сайхан үр заяа ийм гоё 3-3 зулцаг бэлгэлсэн учраас одоо тэгээд ямар ч хэцүү яаж ч ажиллаж байсан тэр хүнийг Ямар ч ихнэрийн зөв. Happy wife, happy life. Зарчимтай үстэй. Ихнэр баяртай бол би гэр бүл баяртай гэдэг. Эхнэр аз жаргалтай гэр бүл тэр чигээр аз жаргалтай гэдэг маш зөв баримтлал байна. тэгээд юм ингээд ярьцгаанд ороо сууж Аа. За. Тэгээд маш гоё үнэтэй зөвлөгөөнүүд байна. Өөр асуултууд байхгүй бол тэгээд дүгнэлтүүдээ хэлээд өнөөдрийнхээ дугаарыг ингээд өндөрлөё. За, хагаад дүгнэлт хэлэх зүйл байна уу одоо? Эсвэл нэмж хэлэх зүйл ч юм уу? миний хувьд Аа. Яг дүгнэлт авах хэрэгтэй гэдэг брэнд үг бол бас байгаа манайд. Манай гайг гаргасан брэнд үг байдیں۔ Одоо миний дүгнэлт авах гэж байх уу тий. Ер нь зүгээр хэлгээд. яг хэрэгтэй миний тэр зөвлөмжүүдийг бас хэрэгжүүлээд үзээрэй гэж босод эцэг эхчүүдэд тий үзэж байгаа аав ээж болцсон тий тэр бяцхан үрсэн эцэг их болцсон хүмүүсүүд бас ингээд тусаж авах юм бол тусаж аваад хэрэгжүүлээд үзээрэй гэж. Тэгээ бидний хувьд яг энэ стресстэй юм нийгэм ийм орчин болохоор ингээд хүүхдтэйгээ харьцах тий харилцааны үе шатууд наснаас хамаарсан тэр ямар үед нь та нар тэр хүнд хэрэгтэй байх уу те тэр үед нь яаж илүү их ярилцдаг сонсдог тийм байх уу тэгээд энэ бүхнийг яг ингээд хайшд ном зохиол сургалтуудаар мэдээлэлүүд хэрэг үздэгээс гадна энэ гол хэлэх гээд байгаа түрүү point нь болохоор те бидний өгч чадахгүй тэр сэтгэлийн хаттай байх те альва асуудлыг шийдвэрлэх чадвар за тэгээд юм тууштай байхсан ийм гол зан чанаруудын олгодог зүйл бол энэ спорт байдаг шүү. Тэгээд тэднийг нэгтэй гол нэг сонгоод хичээлүүлэх нь чухал те сонирхуулаад явуулж үзээд тэгжэл зөвл хэдөө. За эгээд дүгнж хэлэх зүйл байна уу? Аа. Өнөөдрийн юм дээр аягүй чухал зүйлүүдийг хөндлөө шүү дээ нөгөө. Одоо чинь эрэгтэй хүнд байх хэвээр ямар зан чанарууд байх хэвээр тий хэлсэн дурдаг байх тэр гой гүндүүгүй байх тэгээд хүүхэд байхасаа нөгөө спортоос тэр олж авч байгаа энэ зүйлүүд нь хүний амьдралд амар чухал байдаг гэд. Тэгэхээр ер нь нөгөө одоо хөвгүүдтэй ээжүүд бас болж өгвөл хүүхдүүдэд аягүй олон төрлийн спортоор тэгээд яг насных нь төвшин тохирсон сонирхолтой спортоор хичээллүүлж эхлэх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Би яг нэмж нэг асуулт асуусан чи агаа бараг л хариулж шиг болдоо. Гэтэ яг уймиг мэдгүй асуугаад үзээ хариулт нь өөр ах юм билээ. Ингээд гонглсон, ууралсан, стресстэй үедээ стрессээ яаж гадагшлуулдаг вэ? Одоо байнга ингээд тайван байгаад юм чи ингээд дотроо бас ингээд тийм байгаад байгаа гэсэн үг биш л байх юм дэж ингээд стрессж байгаа, гонглж байгаа, ууралж байгаа янз бүрийн ингээд одоо сэтгэл хөдлөд байгаа ш тийм. Тэрийг яаж гадагшлуулдаг юм? Стрессээ яаж тайлдаг вэ гэсэн үг тийм. Стрессээ яаж тайлдаг вэ? Ер нь бол ихвчлээ спортоор хичээлж л тэр зүйл үүсдэхгүй тэр сэтгэл зүй өдөө удаа хугацаанд ч юм ингээд янз бүрийн нэлээ хаалттай хүн байж ингээд сэтгэл байсан зүйл нь юм байх. Тэгээд ажмал мэдээж бас найз нөхдөйгөө уулзаж ярилцах тийм энэхүү байдлаар сэтгэл зүй эмчилгээ. Тэгээд сүүлийн үед манай компани гэсэн юутай болсон. Сэтгэл зүй эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг байгууллагатай хамтарч сэтгэл зүйчтэй юу уулзч үзэж.
Тэгээс миний хариулт Тийм. байсан байна. Би яг спорт авахтаа гэж бодож исэн чинь яг л мөн лээ. За тэгэхээр ингээд өнөөдрийн яг гоо ингээд хийсэн зүйлүүдийн ингээд зүгээр одоо юу яагаад гэх юм болох юм уу? Нэгтгээд хэлэх юм бол хамгийн нэгдүгээрт болохоор ээж аавдаа ачлалтай хүүхэд байгаарэ гэж захих юм байна. Хоёрдугаарт нь болохоор мэдлэг боловсролыг маш сайн эзэмшээрэй. Тэгээд Монгол ондоочлоо дандаа тээж явж байгаарай. Одоо монгол хүн бусдаас юугаар магадгүй тийм тий. Одоо нүүдэлчин бол нүүдэлчин соёлоон тийм дээл хувцас үндэсний бичиг соёд гэдэг ингээм юм одоо өөртөө шингээж авч явж байгаараа тэрийгэ цаашдаа өөрийнхөө өөр хүүхдүүдээс хөгжүүлээрэй гэж болно хүүхдэд захих юм байна. Гуравдугаарт нь болохоор гуравдугаарт нь байлаа. Спорт. Спорт. Тийм, спортоор заавал хичээллээрээ гэж захиж байгаа юм байна. Спорт ягаад тэгэхээр одоо тэр эрэгтэй хүмүүс чинь ялангуяа Монголд гэдэг чинь эрэгтэй хүнийг уйлж болохгүй, эрэгтэй юм бижээж уйлах гээд байгаа юм, эрэгтэй юм бижээж уурлаад байгаа юм. Гэсээр ягаад ингээд бүх сэтгэл хөдлөлийн дотор нь ингээд төвччихдэг. Тэгвэл тэр төвжстэй стресс тэр ингээд бухимдал юмудыг яаж гаргадаг юм бэ гэхээр спортоор дамжуулж гарах боломжтой гэх юм байна. Тэгээд нэмж хэлэх хоёр зүйл ингээд тэгэхээр нөгөө нэг харилцааны ур чадварыг аль болох бага насн дээрээ суралцуул зүгээр гэж байгаа юм байна. Тэгээд зөвхөн физик, сайенсаас гадна одоо шинжлэх ухааны хичээлүүдээс гадна хэлний хичээлүүдийг бас давхар судалж байгаарай. Хэлтэй олготой байдаг шүү гэсэн одоо дүгнэлтээр өнөөдрийн ингээд дугаараа өндөрлөё. Тэгээд үнэтэй цагтаа гаран одоо бидэнтэй ингэж холбогдож ингээд урилгыг маань хүлээн авч оролцсон архичаа сурахтаа маш их баярлаа. За Баярлалаа. баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баяр та.